За тэгэхээр одоо бүгдээрээ Facebook page хэрхэн нээх вэ гэдэг талаар ярилцъя. За мэдээж Facebook page нээхэд бол та өөрийн гэсэн профайлтай байх шаардлагатай. Хэрвээ танд өөрийн гэсэн профайл буюу хаяг байхгүй бол энэ sign up буюу тийм ээ энэ хэсгийг бөглөөд өөрийн гэсэн профайлтай болно. За манай сурагчид бүгдээрээ ихэнх нь бол өөрийн гэсэн профайлтай байж байгаа. Тийм учраас бүгдээрээ шууд хэрхэн пэйж хуудас үүсгэх вэ гэдгийг талаар орё. За мэдээж өөрийнхөө хуудас руу орсны дараагаар бол энэ баруун хэсэгт бол таны бүх одоо мэдээлэлүүд харагддаг байж байгаа. За энийг create page гэсэн юун дээр дарж та өөрийн гэсэн пэйжийг сонгох боломжтой байдаг. За энэ дээр бол ийм 6 төрлийн пэйжийн одоо үйл ажиллагааны чиглэлээ сонгодог гэсэн үг. Нэгдүгээр нь бол одоо бизнес буюу одоо газар байршилтай байршил дээр суурилсан бизнес бол энэ дээр сонгоно. За компани организац буюу институт бол энэ дээр дарна. Брэнд бүтээгдэхүүн бол энэ дээр хэрвээ та хувь хүн дуучин за эсвэл одоо хувь хүнээрээ брэнд болох гэж байгаа бол мэдээж энэ байж байгаа. За ингээд хөгжим, дуу, спорт бол энэ хэсгээр мөн ямар нэгэн эв нэгдэл байгууллага одоо нэгдэл хүмүүсийн нэгдэл бол энэ дээр дарж бас үүсгэж байгаа. Тэгэхээр таны үйл ажиллагааны чиглэл чинь юу вэ гэдгийг шалтгаалж энэ 6-аас аль нэгийг сонгоно. За бүгдээрээ энэ дээр одоо бизнесийн нэг төрөлхөө сонгоё. За энэ дээр ингээ бүгдээр ерөнхийдөө англи хэл дээр гарч ирж байгаа. Тэгэхээр та бүхэндээ сануулхад Facebook бас монгол хэлээр шууд үздэг байгаа. Хэрвээ та одоо хэлний бишгэл гарах юм бол энэчнээс бас монгол хэлийг сонгох боломжтой байдаг. Settings гэдэг дотроо ороод за энэ language гэсэн хэсэг дээр ороод за энэ English гэдгээ одоо монгол болгоо сонгочихно гэсэн үг тийм ээ. За энэ монгол гэж байж байна. За энэ save буюу за ингээд хадгалчихад бүгдээрээ монгол хэл дээр гараад ирнэ гэсэн үг тийм ээ. За ингээд та ерөнхийдөө бас монголоор бүх юм хараад явчих боломжтой байгаа шүү. За тэгэхээр одоо бүгдээрээ буцаад өөрсдийнхөө пэйж руу оръё. Пэйж нээжсэн хэсэг рүү. За тэрнтэйгээ буцаа орохын тулд бол за ингээд энэ чи create page хуудас нээх гэдэг хэсэг байж байгаа. За энд дарж бол та өөрийнхөө одоо бизнесийн салбарыг сонгоно гэсэн үг. Энд чи одоо маш олон төрлийн бизнесийн салбар байж байгаа. Тэгэхээр бол энд чи кафе юу, real estate үү тий гэдэг ерөөсө бүх төрлөх байж байгаа. Тиймээс яг та аль салбарт хамаарч байна вэ гэдгээс хамаарат энэ чинь өөрийнхөө салбарыг сонгоно гэсэн үг. За бүгдээр одоо GPC компаниар жишээ болгоод үзье. Тэгэхээр GPC компани маань өөрөө бол боловсролын консалтинг компани байж байгаа. Тэгэхээр энэ чинь консалтинг гэж байна бүгдээрээ харъя. За мэдээ GPC маань за ийм юм байж байгаа. За энэ чинь харъя. За бизнес сервис гэдэг үгүй тийм ээ. Тэгэнгүүт за газрын нэр гэж байна. За бүгдээрээ GPC гэж харчих. За хаяг гэж байна тийм ээ. За Twin Tower 6-гийн 6 давхар 1 тот. За гэдэг энэ дээр бол хаягаа тагмаа өөрийнхөө одоо өөрийнхөө хаяг бичнэ гэсэн үг шүү дээ. Бүгдээрээ цаг хэмнэхийн тулд энийг ингээд явчих. За утасны дугаар гэж байна. За энэ дээр би одоо өөрийнхөө утасны дугаарыг биччихье. За get started гэсэн хэсгийг дарна гэсэн үг тийм ээ. За тэгэхээр энэ чинь бол одоо та юуны тухай вэ гэдэг хэсэг гараад ирнэ тийм ээ. Таны тухай. За энэ хэсгээр бол та өөрийнхөө бизнесийг танилцуулсан ганц 2 өгүүлбэрт багтахаар хүн хараад шууд ойлгохоор таны пэйжийг хүн үзээ, таны хуудсыг хүн үзээд ямар давуу талтай юм бэ, юу олж мэдх юм бэ тийм ээ. Тухайн хүнд ямар хэрэгтэй юм бэ гэдэг тэр зүйлийг эхний одоо энэ тухай хэсгийг хүн уншаад шууд ойлгохоор бичих хэрэгтэй. За жишээлбэл энэ дээр бүгдээрээ за онлайн мэдлэгийг эндээс гэдэг ч юм уу тийм ээ. За бизнес консалтинг ч юм уу. Бизнес зөвлөгөөг та бүхэндээ хүргэх болно. За бизнес зөвлөгөө одоо за энэ чинь шалгалт өгч байна. Тэгээ энэ дээр бол ингээд бичиж болно гэсэн үг тийм ээ. За тэгэхээр ямар ч бизнес зөвлөгөө өгдөг ийм хуудас юм байна гэж хүн ойлгох нь шүү дээ. За энэ дээр бол та өөрөө одоо хэрвээ веб
веб сайт байгаа бол энэ вебсайтын юу чинь байхгүй бол бас ингээд бичихгүй орхичж болно гэсэн үг. За энэ хоёр маань бол одоо хэрвээ та үнэхээр яг энэ компаниг ажилуулдаг үгүй юу гэдгийг бол асуулж байна. Тэгэхээр энэ дээр бол та хэрвээ тийм бол тийм, үгүй бол үгүй гэдгийг бол хариулаад бичнэ гэсэн үг. За профайл зураг сонгодог байж байгаа. За профайл зургийг бол ерөнхийдөө хэрвээ та компаниараа нээж байгаа бол лого оруулах хэрэгтэй. За хэрвээ хувь хүнээрээ зураг хийж байгаа бол энэ ч гоё өөрийнх нь гэсэн гоё зураг оруулах хэрэгтэй. За зураг оруулахдаа мэдээж бид нарт нэг алдаа гаргадаг юм байна. Одоо чанаргүй зураг оруулдаг. Тэгэхээр зураг болгон дээр өөрийн гэсэн хэмжээс байдаг. Тэр хэмжээст тааруулж том хэмжээтэй сайн зураг оруулах нь бол чухал байгаа юм шүү. За энэ одоо түрүүний энэ add favorites гэдэг хэсэг маань болохоор энэ favorite гэдэг дээр дарчих юм бол та одоо өөрийнхөө хуудас руу ороход илүү амар олон. Тэр нь шууд олон хуудас ажилладаг хүнд бол хамгийн түрүүнд бол таны хуудас харагдах болно. Тэгэхээр энэ дээр бол байнга ажилладаг хуудасад одоо favorite дотроо оруулчихад бол их амар байдаг. За preferred page audience гэдэг маань болохоор ерөөсөө нөгөө зорилттой тахсаас эхлээд байгаа гэсэн үг. Та ямар хүмүүсийг өөрийнхөө хуудсандаа татахыг хүсэж байгаа юм бэ гэдэг тийм ээ. Тэгэхээр тэр хүмүүсээ энэ ч сонгож өгөө. За энэ ч байрлалаар нь та сонголох боломжтой юм байна. Одоо жишээлбэл энэ байрлалд амьдарч байгаа хүмүүс гэдэг ч юм уу тийм ээ. Магадгүй танд одоо дэлхийн нөгөө өнцгт байгаа хүмүүс оржоолсоо гэж хүсэж байна. Эсвэл зөвхөн Монголд байгаа хүмүүс ороосоо гэж хүсэж байна. Хэрвээ та аялал жуулчлал сонгож байгаа бол энэ дэр маш олон газрыг сонгох боломжтой. Тэгэхээр байршлаар бас энэ чинь ингээд хэрэглэгчээ заагаад өгөх боломжтой. За энэ дээр бол насны ангилыг заагаад өгөх боломжтой. Хэрвээ таны бизнес одоо яг бас асуужсэн тийм ээ, залуу хүүхдэд зориулсан бол насны 13-аас эхлүүлээд 17 хүртэл гэдэг ч юм уу тийм. За эсвэл бол одоо 46-аас 50 хүртэл гэдэг ч юм уу, одоо 60 хүртэл гэдэг ч юм уу. Ингээд ерөнхийдөө өөрөө та яг зорилттой сегментээ сонгочих боломжтой гэсэн. За ерөнхийдөө одоохондоо бол бүгдээрээ одоо ингээд ямар тач бүх юугаа сонгочихно. Мөн хөөсөрөө сонгох боломжтой. Эмэгтэй, эрэгтэй юу эсвэл бүгдээрээ гээ тий. Мөн сонирхлын хувьд за бизнес индастриг бодоход сая бизнесийг сонирхсан сая 100 хүн байна гэж штэ. Энэ хүмүүсээ бүгднийг сонгочих боломжтой гэсэн. За энийг энэ чинь ингээд нэвчээ тийм ээ. За энэ чинээс одоо бүх төрлийг энэ чинь за entertainment гэдээ байж гин. За одоо жишээлбэл энэ чинь өгнүүдээ бичээд хайчих боломжтой гэсэн бизнес эрхлэгчээ тэгээд тийм ээ оруулах боломжтой. За стартап компани гэж тийм ээ стартап бизнесийг сонирхож байгаа хүмүүс, за бизнес планыг сонирхож байгаа хүмүүс, бизнес моделийг сонирхож байгаа хүмүүс гэдэг ерөөсөө л таны бизнестэй холбоотой бүхэл түлхүүр үгийг энэ оруулж өгнө гэсэн үг тийм ээ. Сонирхолтой. За ингээд энийгээ сейв хийгээд арчна. За ингээд таны пэйж хуудас үүсчихлээ. За энэ маань ерөөсөө хамгийн анхан шатны пэйж хуудасаа гэсэн үг. За тэгэхээр одоо энэчнээс эхлээд танд танилцуулж эхэлдэг пэйж гэдэг руугаа ороо та ерөнхий мэдээллүүдээ авчна. За энэ ч бол таны лайкын тоо харагдана, лайк даруул энэ ч харагдана гэсэн үг. За тэгэхээр та invite your friends буюу найзуудаа шууд урих боломжтой. Энэ дараад найзуудаа урина гэдгийг зааж өгч байна. Монгол хэллээр бол ерөнхий бүх юмуд нь бол бас хэлээд өгдөг байж байгаа. За мэдээж одоо та өөрийнхөө пэйж хуудасаа нээчихсэн юм чинь. За энэ cover-ыг оруулах хэрэгтэй. За cover буюу одоо дээдлийн энэ нүүр хэсгийг бол ерөнхийдөө салбартайгаа холбоотой эсвэл бол яг тухайн мэдээлэл орсон. За бүгдээрээ бас энэ ч Оюума багшийнхаа cover-ыг үзье. За энэ дээр бол сэр сүр сэтг, таны сэтгэлгээ, таны ирээдүйг тодорхойлно гэд ураа үг байж ах хэрэгтэй. Ураа үг. За энэ дээр бол та хувь хүн бол өөрийнхөө зураг орж явах хэрэгтэй. Таны вебсайт хэн гэдэг вэ тийм ээ? Бүх холбогдох мэйл, контактууд гэдэг ийм зүйлүүд орсон байж байгаа. За энэ зураг маань бол мэдээж ажил хэрэгч мөн маш чанар сайтай ийм зураг байх шаардлагатай. Ийм байж байгаа. За энэ дээр бол тухай гэдэг хэсэг нь байж тийм ээ бизнес адвайзер, лайф коуч буюу амьдралын дасгалжуулагч, бизнесийн зөвлөгч гэдээ байж тийм ээ ингээ вебсайтнаас орсон байж байна. Ингээ таны тухай видео энд бас ингээд орсон байх боломжтой байгаамаа. За тэгэхээр яг иймэрхүү маягаар бас өөрийнхөө одоо хуудасаа та чимэглэх бас боломжтой байгаа. За одоо бүгдээрээ ийшээгаа GBC-ийн хуудас руу оръё.
За тэгэхээр ерөнхийдөө бас энэ ч ажлын цагуудаа оруулна гэсэн үг. Энд чинь бол одоо юу гэдэг чинь ямар үн ханштай байдгийг тийм ээ. Энэ дээр бол та өөрийнхөө вебсайтаа оруулнаа. За бидний гаргадаг их алдаа гэвэл одоо маш чанар муутай зургууд оруулдаг. Тэгэхээр энэ чанар ерөнхийдөө та өөрийнхөө хуудас руу ороход энэ таныг илэрхийлэх, таны бизнесийг илэрхийлэх маш том талбар гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр чанар муутай зураг, чанар муутай одоо хааш яаш бичсэн энэ одоо тухай гэдэг үгнүүд маань тийм ээ таны ерөнхийдөө бизнесийг илэрхийлэх учраас та маш зөв юугаа ол сонгох хэрэгтэй зургуудаа. Тэгэхээр би бас зураг сонгоход та бүхэндээ нэг зөвлөгөө өгөхөд бол за бүгдээр ихэнх хүмүүс бол Google-с мэдээ зураг хайдаг тийм ээ тодорхой хэмжээний пост бичихтэй. За тэгэхээр Google-с одоо зураг хайхтаа бүгдээр за консалтинг гэдэг зураг хайгаад үзье. За image буюу image хэсэг дээрээ дараа зураг хаана тийм ээ. За ингээд хахад эндээс л маш олон зургууд гарч ирдэг. Бидний гол анхаарах зүйлээр search tools буюу size-ыг сонгож хэрэгтэй. Хэмжээг нь гэсэн үг. Тэгэхээр одоо 1024 өрчгөн 768 эсвэл 2 MP гэж юм тийм ээ. Энээс илүү том хэмжээтэй зураг байвал илүү гой тод харагдана гэсэн үг. За жишээлбэл энэ зургийг сонгоод үзье. Энэ зураг маань бол бас том хэмжээтэй одоо бидний шаардлага хангахаар юм зураг байна гэсэн үг. За энэ хэсэг дээр дараад энийгээ save image гэдэг дээр нь дараад та desktop дээр ингээ хадгалаад авна гэсэн үг тийм ээ. Ингээд та одоо илүү чанартай зураг оруулчихсан юм чинь энийгээ cover руу оруулах боломжтой. За энэ cover-ыг бол canva.com гэдэг бол сайтыг ашигладаг байгаа. За тэрийг би одоо сургалтын төгсгөлд бол ямар нэмэлт сайтуудыг та бүхэн ашиглах боломжтой вэ гэдгийг бас харуулад өгнө. За одоо ингээ харахад бол бид нар хамаагүй бас гоё тод тийм ээ. Бүх юм маань ийм сайхан тод харагдаж байна. Бүрцгэр одоо юу гэдэг чинь нөгөө зурагны маань хэмжээс хүрэхгүй байгаа тохиолдолд маш бүрцгэр онцгой харагддаг. Тийм учраас тэрийг бас анхаарах хэрэгтэй байж байгаа. За тэгэхээр мэдээж бид нар пэйжээ ажиллуулж байгаа юм чинь эхлээд одоо тодорхой хэмжээний бүх пэйжээ setup гэдэг тийм ээ бүх пэйжээ үүсгэснийхэн дараагаар хүмүүсээ урьж эхлэх хэрэгтэй. Хэрвээ та одоо тухайгаа бичээгүй, зураг оруулаагүй, cover оруулаагүй, ийм тохиолдолд хүмүүсийг урих юм бол хүмүүсийн бас лайк дарах нь бол маш цөөхөн байдаг. Яагаад тэгэхээр ямар хуудас юуг илэрхийлэх гээд байгаа гэдэг нь тодорхойгүй учраас одоо хүмүүс лайк дарах нь бол ховор байдаг. За тэгэхээр пэйж минь хуудас минь бол ийм 4 үндсэн цэстэй байж байгаа. Энэ пэйж гэдэг хэсэг рүү ороод бол та ерөнхий пэйжийн тухай бүх юм руу харчих боломжтой. Мессеж гэдэг хэсэг рүү ороод та одоо таны пэйж рүү хүмүүс ямар мессеж явуулж байна гэдгийг харах боломжтой. Notification гэдэг бол мэдээлэл тийм ээ. Ямар шинэ мэдээлэл бол таны пэйж дээр ирсэн байна уу гэдгийг бол та харах боломжтой. За энэ publishing tools гэдэг хэсэгт бол ерөнхийдөө одоо танаа удирдлагын хэсэг тийм ээ. Энд дээр бол та өөрийн гэсэн постоо оруулж олно. Постоо schedule буюу төлөвлөж болно, хадгалж болно, өнгөрсөн ямар постууд байна вэ гэдгийг харж болно, ямар видеонууд танд байна вэ гэдгийг харж болно. Гэт маш олон зүйлийг бол энд хийж болдог байж байгаа. За одоо энэ settings хэсэг рүү ороод үзэхэд бол энэ чи маш олон зүйл байж байгаа. Ерөнхийдөө бол энэ таны пэйж хинт харагдах вэ тийм ээ. За тань руу хин мессеж бичиж болох вэ гэж ерөөсөө бүх юма өөрөө та одоо шийдэх боломжтой байждаг гэсэн үг. За нэг энэ дээр бас ярих юм байна юу вэ гэхээр та пэйжийг бол олон хүн ажиллах боломжтой байдаг. Энэ дээр бол жишээл би Сарангой гэд байж гэн. Та хэрвээ дахиж хүн нэмэхээр болвол одоо энэ чи хоёума бандрагч гэдэг ч юм уу тийм ээ. Ингээд нөгөөнөө save дарчхад бол бас давхар орчноо гэсэн үг тийм ээ. Хэрэглэгчээр. За ийм боломжтой байж байгаа. За тэгэхээр ийм юмнууд байж байгаа. За тэгэхээр одоо бүгдээрээ дараагийн нэг хийх ёстой зүйл маань юу вэ гэхээр call to action буюу таныг үйлдэл дуудах энэ хэсгийг бол бас заавалчгүй бүглэх хэрэгтэй. За энэ маань юу вэ гэхээр ерөнхийдөө пэйж ашиглаж байгаа хүмүүс маань зөвхөн мэдээлэл оруулаад идэг. За тэгээд мэдээлэл оруулахдаа мэдээлэл яг яаж оруулах вэ? Энэ хуудаснаас хүн цаашаа ямар үр дүнд хүрэх гээд байгаа юм бэ тийм ээ? Тухайн хэрэглэгч яг ямар үйлдэл хийх гээд байгаа гэдэг юм хийж чаддаг. Тийм учраас энэ call to action гэдэг маань хэрэглэгчийг үйлдэл дуудах
ийм зүйл яж байгаа. Тэгэхээр шууд бидэнтэй холбогдох гэж юм тийм ээ. Одоо захиалах, мессеж бичих, одоо худалдаж авах, одоо бүртгүүлэх гэд ийм олон сонголтууд байдаг байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол та бүртгүүлэх гээд дарангууд хаашаа очих вэ гэдэг бол энэ ч сонголт энэ дээр гарч ирдэг. Тэгэхээр та өөрийнхөө одоо бүгдээр дараагийн хичээлдээ хэрхэн вебсайт хийх талаар үзэх байгаа. Тэгэхээр энэ чинь вебсайтаа үүсгэсний дараагаар та энэ өөрийнхөө вебсайтыг тавих боломжтой гэсэн үг. За энэ дээр бол одоо бүгдээрээ www.cig.oyama.co online startup гэдэг үзье тийм ээ. За одоо энийг бол та шууд бусдад түгээх үгүй юу гэж гараад ирж байна. За энэ промот гэдэг хэсэг маань нөгөө нэг төлбөртэй пост тавих аргыг бол хэлж байгаа тийм ээ. Яг таны пост яаж харагдах вэ? Одоо энэ тухайн хэсэг нь энэ гараад ирж байна. Энд бол таны cover хэсэг гараад ирж байгаа. Энд бол таны сайт харагдчихна гэсэн үг тийм ээ. За тэгэхээр энэ дээр хүн дарахад хаашаа орох вэ гэдэг бүгдээр харъя. Түрүүний тест button гэ бүгдээр өтчих болно. За би энэ мэйл хаягаа мэйлээ бол буруу хийсэн бол та. Одоо ол зөв явж байна тийм ээ. За ингээд шууд. Тэгэхээр энийгээ бүгдээрээ копидоод нөгөө нэг ийшээ оруулна гэсэн үг шүү дээ. Засварлана гэсэн үг. За ингээд засварлчлаа. За одоо бүгдээрээ дахиад тест хийгээд үзье. Шалгаад үзнэ гэсэн үг тийм ээ. Ингээд шууд таны өөрийн чинь хуудас руу орно. Энэ дээр бол за вебсайт одоо хийх талаар бол бүгдээрээ дараагийн хичээлдээ бол ярилцах байж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол ерөнхийдөө гол энэ хуудасуудаа Facebook сошиал хуудасуудаа яаж үүсгэх вэ гэдэг талаар бол өнөөдөр ярилцах байгаа. За ингээд ерөнхийдөө about буюу одоо тухайн хэсгээ бол та дараа нь хизээл бол хизээ өөрчлөх боломжтой. За тухайн хэсэг дээр бол энэ чинь таны вебсайт тийм ээ ажилтдаг цаг, таны үн пэйж инфо хэсэг дээр бол маш ерөнхийдөө компани нэрийг бол та бас өөрчлөх боломжтой. 2-дугаас доош одоо лайк дарсан тохиолдолд бол бас энийг өөрчлөх боломжтой байдаг. За мөн энийгээ ч гэсэн одоо бүгднийг нь бол энэ page info хэсэг дээрээ бол бүгднийг нь өөрчлөнө гэсэн. За ерөнхийдөө та бүхэн пэйжээ үүсгэхдээ за энэ маань зөвхөн жишээ учраас энэ дэр бол маш олон юмыг орхитуулж байгаа. Харин та бүхэн яг пэйжээ үүсгэхдээ бүгднийг яг бүглэх хэрэгтэй гэсэн. За энэ дээр юу байна вэ гэхээр Facebook-ийн адресээ оруулах хэрэгтэй гэсэн тийм ээ хаягаа. За энэ дээр бол та өөрөө доор хаяж нэг 25 хүнтэй олчвол нэмэгдэнэ гэж байна. За энэ дээр хизээ та эхэлсэн бэ гэдэг хугацаа оруулж болно. Ажилтны хугацаагаа оруулна. За тэгэнгүүтээ таны одоо хуудасны талаар дэлгэрэнгүй тайлбарыг бас энд оруулж болно. За тэгээд энэ чинь утасны дугаар, мэйл, вебсайт гэдэг ийм олон зүйлүүдийг бол оруулж болдог байгаа. За энд бол одоо жишээлбэл ямар үйлчлэгийг та бүхэн үзүүлдэг вэ гэдгийг бол энэ чинь оруулах боломжтой. За энэ дээр бол одоо хүмүүсийн сэтгэлдлүүдийг оруулсан байдаг. Энэ бол маш чухал үзүүлэлт байж байгаа. За ингээд ерөнхийдөө Facebook хуудас маань үүслэе гэсэн. За тэгэхээр энэ хэсэг маань бол settings буюу одоо түрүүн бид нар ярьсан тийм ээ. Танд туслах одоо энэ дээр бол та бүх зүйлээ өөрчилж болдгоо. За бүгдээр одоо пэйжнийхээ анхны постыг бичээ. За бичгэн пост бичгэд бол мэдээж энэ дээр бол шууд ингээд бичих боломжтой. Тийм ээ. Энийг бол хэн болгон мэдж байгаа. За ингээд бичнэ гэсэн үг. За зураг буюу видео оруулах гэх юм бол энэ хэсэг дээрээ дараад бичнэ гэсэн үг тийм ээ. Зураг буюу видео оруулах юм бол энэ дээрээ дарна. За энэ дөрвөн юм гарч ирж байгаа. Энэ дөрвөн ялгаа нь юу юм бэ гэхээр видео оруулахад бол энэ дээр дараад оруулчихна. Энэ дээр дарахад бол та альбом оруулна гэсэн үг тийм ээ. Маш олон зурагтай альбом оруулах боломжтой. За энэ маань болохоор
та шууд линк руу тань өсөрдөг зургууд карусел гэж нэрлэдэг. Энийг бол тэгэхээр карусел нь бол мэдээж маш үр дүнтэй. Дарахаар таны сайт руу шууд өсөрдөг одоо ийм зурган хэлбэртэй пост гэсэн үг. За слайд шоу маань бол бас сүүлд нэмэгдсэн ийм функц гэж байгаа. Тэгэхээр энэ маань бол олон зургуудыг оруулаад 3-аас 7 ширхэг зураг оруулаад энэ маань яг видео хэлбэрээр ингэж байнгын одоо өөрчлөгдөж байдаг ийм хэлбэрийг бас хэлж байгаа. Тэгэхээр энэ дөрвөөс аль нэгийг сонгоод таавал пост хийх бас боломжтой. За дараагийнх маань болохоор event, арга хэмжээ, milestone, note гэдэг ийм гурван зүйл байж байгаа. За тэгэхээр event гэдэг маань бол арга хэмжээ байж байгаа. За энэ дээр арга хэмжээ үүсгэхэд бол та хэрвээ ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа бол энэ дээр дараад event үүсгэж боломжтой. За event үүсгэхдээ бол тодорхой хэмжээний нэрээ оруулна. Ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаа event үүсгэх. За хугацаагаа энчээд оруулна гэсэн үг тийм ээ. За билетээ хаанаас худалдаж авах вэ? Event нь ямар арга хэмжээ болох гэж байгаа гэд ингэж л оруулах боломжтой. За дараагийн нэг оруулах зүйл маань одоо milestone гэж байгаа. За milestone гэдэг бол ерөнхийдөө таны компани түүх гэсэн үг тийм ээ. Яг хэдэн онд анх яаж нээгдсэн гэдэг одоо бүх мэдээлэл бол энэ дээгүүр бас оруулах боломжтой байж байгаа. За тэгэхээр одоо бүгдээрээ хамгийн бас чухал зүйл болох яаж төлөвлөх вэ гэж. За тэгэхээр энэ чинь маргааш оруулах постоо бүгдээрээ оруулъя гэж бодъё. За пост оруулахдаа шууд одоо та бүхэнд яриад эхлэхэд бол ерөнхийдөө одоо энэ чинь бүгдээрээ нэг фото буюу одоо зурган пост оруулаад үзье тийм ээ. За энэ нэг зургийг оруулъя. За эсвэл энэ зургийг ч юм уу. За ингээд та зураг сонголоо нэг зураг. Тэгэхээр энэ дээр за сайхан өгчлээ. Та бүхнийг орж байна. За таны текст хэсэг орлоо гэж бодъё тийм ээ. За энэ дээр бол манайхан маш сайн бас юмуд явуулсан байсан. За энэ дээр юу оруулах хэрэгтэй вэ гэхэлэр таны сайт байх хэрэгтэй. Сайт байх хэрэгтэй. За хаштаг буюу таны хайлт системд гаргаж ирэх зүйлүүд. За хаштаг буюу таны одоо түлхүүр үгнүүд гэсэн үг тийм ээ. Энийг бол оруулж ир дээр энэ түлхүүр үгээр дарснаар таны одоо түлхүүр үг бичсэн бүх постууд нэг доор гарч ирнэ гэсэн үг. Хайлт систем шууд гарч ирэх боломжтой гэсэн үг. За энэ хоёр маань юу юм бэ гэхэлэр энэ бол хайлт систем. Энэ болохоор call to action буюу хэрэглэгчийг одоо дуудах. За энэ дээр бол вебсайт байж болно, утасны дугаар байж болно. За мөн хаягаад бичиж болно тийм ээ. Та яг тухайн хэрэглэгчийг юу хэлэхийг хүсэж байна гэдэг зүйлээ хамгийн сүүлд нас заавал оруулж хэрэгтэй. За ингээд энэ постыг бүгдээрээ төлөвлөе. Тэгэх юм бол schedule буюу энэ хэсгээр дарна гэсэн үг. За хэрвээ хадгална гэвэл энэ хэсгээр дарна тийм ээ. За бүгдээрээ маргааш пост оруулахаар төлөвлөё. Тэгэх юм бол одоо энэ чи 23 энэ чи цагаа оруулаад хэдэн цаг байдгийг тийм ээ. Цагаа оруулаад тэгээд төлөвлөх гэдэг дээр нь дарчхад бол шууд энэ пост маань төлөвлөгдөд явчихна гэсэн үг тийм ээ. Дараагийн пост нь гараад эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол та хэдийг маш олон одоо постуудыг төлөвлөх бол боломжтой юм аа. За одоо энд publishing tool буюу энэ хэсэг байж байгаа. За ерөнхийдөө бүгдээ энийг бас монгол хэлээр болгочих. Ойлгомжтой байхын тулд тийм ээ. За энэ хуудсууд руугаа оръё. За тэгэхээр энэ удирдлага руугаа бүгдээрээ ороод
одоо түрүүний харж ирсэн зүйлүүд байж тийм ээ. Энэ зүйлүүд дүрс бичлэг, ямар түүх танд байна, ямар постыг та төлөвлөсөн байна. За таны аль хэдийн пост хийсэн зүйлүүд гэсэн тийм ээ, өнгөрсөнд. За ирээдүйд төлөвлөсөн, хадгалагдсан, цаг нь өнгөрцөн одоо ийм постууд гэдэг ийм дөрвөн төрөл байж ах нэ. Энэ дээр бол та эх 7 хоногийн, сарын дараах, 7 хоногийн дараах гэдэг олон постуудыг бол төлөвлөх боломжтой. Гэхдээ та бүхэндээс бүгдээрээ хичээл ихтэй хэлсэн байгаа тий. Social media гэдэг маань өөрөө relationship буюу харилцаа. Тийм учраас амьд харилцааг үүсгэх нь бол маш чухлаа гэсэн. Тийм учраас яг та постоо тухайн үедээ оруулах нь бол хамгийн их хандлтыг бол үүсгэх юм байгаа шүү. За ингээд ерөнхийдөө пэйж маань одоо үүслээ. За одоо энэ үүссэн постоо яаж буст буюу одоо төлбөртэй пост хийх вэ гэж. Төлбөртэй пост хийхин тулд бол нийтлэлээ дэмжих гэж юм тийм ээ. Энэ дээр дарчин энийг бол буст пост гэж гардаг байгаа. За ингээр одоо таны пост яаж харагдах вэ? Бусад хүмүүст яаж харагдах вэ гэдэг бол гарч ирж байна. Утсан дээр бол ингэж харагдана. Компьютер дээр бол ингэж харагдана гэсэн байна. За энэ дээр бол та өөрийнхөө зорилтод хэрэглэгчээ сонгодог. За энэ хэсэг бол хамгийн чухал байж байгаа. За энэ дээр бол та edit гэдэг хэсгийг дараад шууд одоо өөрчилж болно гэсэн үг. Ямар Улаанбаатарт юм уу, Солонгост юм уу, хаана оршин суугаа гэдэг тийм ээ. За энэчнээс ингээд байршлыг сонгох боломжтой. За энэчнээс та насыг сонгох боломжтой, хүйсийг сонгох боломжтой, сонирхлыг сонгох боломжтой. За энэ дээр ингээд бүх төрлүүд байж байна. Ингээд та хадгалах гэдгийг дарахад бол юу орно гэсэн үг тийм ээ. Таны яг ямар хүнд чиглэх гээд байгаа гэдэг. Энд чи та нийт зарцуулах мөнгө оруулна гэсэн үг тийм ээ. За $20-аар бол та 8,000-аас 21,000 хүнд өөрийнхөө мэдээллийг хүргэх боломжтой. $20 ч одоо 40,000 төгрөгөөр 21,000 хүнд та мэдээлэл хүргэх боломжтой байна гэсэн үг. За энэ дээр бол 1 хоног уу, 7 хоног уу, 14 хоног уу гэдгийг бол сонгодог. Тэгэхээр 14 хоногийг яхад бол өдөр та $1 буюу 2,000 төгрөгөөр одоо энэ посто ивент итгэх нь байна. За одоо энэ дээр бол дансны дугаарыг оруулж өгнө. Мэдээж шинэ дансны дугаарыг бол асуудаг байгаа. Тэгэхээр энэ дээр та виза карт нээх шаардлагатай. Виза картынхаа дугаар, хязгаар дуусах хугацаа, security code буюу тийм ээ, zip code гэдэг энэ зүйлүүдийг бол оруулдаг байж байгаа. За ингээд та одоо дэмжих гэдэг дээр дарахад бол хуудас маань бол шууд бас boost буюу одоо юу яагаад эхлэх юм байгаа дэмжигдээд эхлэх юм байгаамаа. Ингээд бас олон хүнд хүрэх боломжтой. За энэ дээр анхаарахад юу вэ гэхэлэр бас нийт boost хийж байгаа тийм ээ. Нийт тоогоо ол мэдчих хэрэгтэй. Тэгэхгүй бол бас хит их мөнгөөр boost хийх ч юм уу тийм ийм асуудал гардаг. Тийм учраас одоо нийт их мөнгөөр хийцэн байгаа тохиолдолд бол Facebook бол юу яадаг? Одоо яадаг вэ гэхэлэр таны хуудас хитрэ одоо өөртөө болоод эхлэх юм бол таны boost хийхдээ байдгийн байгаамаа. За boost хийхдээ анхаарах хэрэгтэй юм юу вэ гэхэлэр бас хит их бичгтэй зурнаас их бичгтэй постыг бол бүүстлдэггүй. Таны бүүстийг хүлээж аваагүй тохиолдолд бол Facebook-аас буцаж мэдээ ирдэг байгаа. За ерөнхийдөө ийм байгаа. За өшөө бол маш олон зүйлүүд байж байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бол та бүхэн байна. Энэ одоо гол чухал зүйлүүдээ хийгээс сурчхад бол дараагийн юмнуудыг бол одоо явандаа сурах боломжтой байгаамаа. Тэгэхээр эхний ээлжинд бол поста маш зөв хийх хэрэгтэй. За Facebook пэйжээ бол бүхлээр нь бол яг одоо жинтан оруулсан байх хэрэгтэй. За энэ ч манай багшийн пэйж байж гин тийм ээ. Багшийн пэйж байж гин. За Монголд бол одоо хамгийн их дагагчтай байдаг одоо G гэж хүн байж байгаа. G тийм ээ. За энэ байж гин. За энэ дээр бол G-ийн өөрийнх нь зураг байна. За энэ маань ямар учиртай юм бэ гэхээр яг 100,000-аас дагагчаас дээш болоод ирэхэд болоод яг итгэмжлэгдсэн гэж хэлдэг. Facebook итгэмжлэгдсэн юм хэрэглэгч болдог. За энэ дээр бол G-ийн тухай нь орсон байж гин тийм ээ. Төрөл сайт нь орсон байж гин. Энд чинь бол одоо зурагтай пост орсон байж гин. Хэдэн хүн шеэрлсэн бэ гэдг нь харагдаж байна тийм ээ. Олон бичлэг оруулдаг байна.
За ийм байж байгаа. Энд чи бол өөрийнхөө тухай бичлэгээ оруулсан байж байна. За бүгдээрээ одоос өөр пэйжүүдийг үзье. Одоо бизнесийн пэйжийг үзье. Монголд бол Unitel, Mobicom-ийн пэйжүүд бол одоо маш сайн дагагч нартай явдаг. За тэгэхээр энэ байж байна тийм ээ. За Unitel дээр бас ялгаагүй энэ жил лого нь орсон байна. Энэ cover хэсэг дээр бол одоо тухайн үедээ ямар тренд болж байгаа. Та cover-ыг бол бас байн сольж явах нь бас зүйтэй. Энэ дээр бол хэдэн хүн лайк дарсан байна. Бас тухайн видео орсон байна. Утас орсон байна. Сайт орсон байна. Мэдээлэлүүд бол ингэж орсон байна. За ийм байж байгаа. Тэгэхээр за ийм байж байгаа. За жишээлбэл энэ бас миний бас хуудас байж гин тийм ээ. Энэ хуудас чинь cover дээр өөрийнх нь зургийг оруулсан байна. Ажил хэрэг зураг оруулсан байж гин. Call to action буюу одоо хэрэглэгчийг шууд дуудах ажил хэрэг дуудах тийм ээ. Энэ юугаа оруулсан байж гин. За энэ ч бол өөрийнхөө тухайг оруулсан байж гин. Өөрийнхөө сайтыг оруулсан байж гин. Мөн одоо миний энэ оруулсан одоо сайтууд мэдээлэлүүд бас ингэж байж гинэ. За энэ холбоотой бай буюу энэ дээр бол шууд холбогдоод нөгөө хүмүүс энэ чинь холбогдох юм бол мэйл хаяг руу шууд одоос бүртгүүлдэг ингээ мэйл маркетингийн ажил бас энэ дээр бас хийгдэж явагдаж байгаа. За энэ дээр бол ревью хэсэг дээр бас ингээд хүмүүс юм бичээд эхэлсэн байна тийм ээ. Энэ дээр бол ийм юм. За одоо бас эндээс ингээ хуудсыг бүгдээрээ жишээг аваад үзье. За бас яг cover зураг маань орсон байна. Энд чинь холбогдох дугаар нь байж гин. Cover зураг дээр бол мэдээж маш гоё зургийг бол оруулах хэрэгтэй. Энэ хойтлын энэ cover зургийг бол би бас өөрөө хийсэн байж байгаа. Энийг бол зүгээр Canva дээр хийчихсэн юм cover зураг байж байгаа тийм ээ. Бас ялгаагүй. Энд чинь тухайн орсон байж гин. Вебсайт нь орсон байна. Одоо мэдээллүүднээс орж байна гэд ийм байж байгаа. За одоо бүгдээрээ ерөнхийдөө дүгнэлт хэсгийг хараад үзье тийм ээ. За дүгнэлт буюу одоо та поста хийлээ, төлөвлөлөө, хүмүүстэй хүргээд эхэллээ, буст хийлээ. За ингээд буст хийж та үр дүнтэй байна уу, үгүй байна уу гэдгийг яаж мэдэх вэ гэж. Тэгэхээр энэ хэсэг бол маш чухал хэсэг байж байгаа. Энэ хэсэг энэ дээдлийн хэсгүүд тийм ээ. Тэгэхээр энэ хэсэгт бол яг хэдэн хүн таны пост хүрсэн байна. Хэдэн хүн таны постоо ерөөсөө яг холбогдсон байна. Хэдэн хүн бүртгүүлэх гэдэг товчийг дарсан байна тийм ээ. Энэ товч. За хэдэн хүний хэдэн танд 5 хүний 3-нд хариулж байна гэж байна. Ингээд энэ бүх одоо та баримт маань энэ дээр ингээ харагддаг байж байгаа. Энэ хэсэг дээр харагдана гэсэн. За одоо жишээлбэл энэ пост нийт 75 мянган хүнд хүрсэн байна. Энэ 75 мянган хүнээс 2300 хүн нь одоо постэнд ямар нэгээр хариу өгсөн байна. За энэчнээс бол та бүхэн ерөнхийдөө би ямар хөө пост бичгэд илүү хүнд хүрдэг юм байна, ямар хөө пост бичгэд хүнд хүрдгүй юм байна гэдэг зүйлүүдээ ерөнхийдөө бас ойлгоод харж байгаа бас боломжтой байж байгаа. За тэгэхээр эхний ээлжинд бол ерөнхийдөө та веб хуудасаа үүсгээд өөрийнхөө профайл зургнуудаа оруулаад call to action буюу тийм ээ хэрэглэгчээ хаана хүрэхээ мэддэг, постуудаа оруулдаг, арга хэмжээ мөн одоо урамшууллаа зарлж чаддаг, группээ нээчдэг тийм ээ. Ийм байхад бол эхний ээлжинд одоо анхан шатны хүмүүст бол нэлээд боломжийн ийм байх юм байнамаа. За дараагийн зүйл маань юу вэ гэхээр бас одоо нөгөө Facebook ad гэж нэрлэдэг тийм ээ. За Facebook ad гэдэг зүйл маань бол ерөнхийдөө сурталчилгаа гэсэн үг тийм ээ. Энэ сурталчилгаагаа яаж шинээр нээх вэ? Яаж одоо сурталчилгаагаа одоо ad manager гэдэг бол ийм тусгай хэсэг байдаг гэж байгаа. Тэгэхээр энэ хэсгээр бол ерөнхийдөө та хэрэг төлбөрийг зар сурталчилгааг тийм ээ явуулсан байна. Шинээр яаж дахиж одоо зар сурталчилгаа явуулах вэ? За нэг бол ерөнхийдөө зар сурталчилгаа гэхээсээ илүү бас ивент итгэгдсэн пост гэж бас нэрлэдэг. Та өөрийнхөө контентыг ивент итгэж контентыг хүнд хүргэснээр дараа нь тухайн хүнийг бол сэтэлжүүлэх, дараа дараагийн үйлдэл хийлгэх тэр
боломжийг бол хүнд олгож байгаамаа. Тэр шинэ зарг үүсгэхэд бол зарг үүсгэх гэдэг хэсгтэрээ дарна. За зарг үүсгэх гэдэг хэсгтэрээ дарсны дараагаар бол нийтлэлээ дэмжих үү, хуудасаа дэмжих үү тийм ээ. Нийтлэл гэдэг маань постыг хэлж байгаа. За өөрийнхөө хуудсыг дэмжих үү. Ерөнхийдөө ямар зорилготой та одоо ямар зорилготой юу хийх гэж байгаа гэдгээс чинээс ингээд сонгочтой байж байгаа. За энэ дээр бол бүх юунаас ингээд зарим нь бол монголоор яаж байгаа болохоор та бүхэн бас шууд ингээд сонгох боломжтой. За тэгээд асуулт бол бүгдээ 4 өдрийн хичээл дээр бас дахин асуух боломжтой юм аа. За ингээд Facebook маань ерөнхийдөө ийм байж байгаа. Тэгэхээр Facebook ашиглаад бүгдээрээ маш олон одоо тоогоо нэмэгдүүлээ, лайкын тоогоо нэмэгдүүлээд олон хүнд бас өөрийн гэсэн мэдээлэл хүргээрэй. Тэгээ та бүхэндээ амжилт төсөө. Одоо бүгдээрээ дараагийн юу болох тийм ээ? Бусад сайтуудаа YouTube, Twitter, комментрийг одоо яаж нээх вэ? Анхны сетапын тухай та бүхэнд бас анхны мэдгэтгүүнүүдийг бас өгье.